Бидний хятадын их сэтгэгч, Күнзийн сэтгэлгээ соёл, дорн техник, тэгвэрчүүд барам, дайны дэлхийн техник, соён гээгээрүүлсээр 2500 гаруй жилийн хугацаа өнгөрөөд байна. Тэгэхээр энэ өн эрдэнэс уламжилж ирсэн энэхүү их агуу их сэтгэлгээ соёл, агуу их сургаал өнөөдөр өнөөгийн энэ цаг үед хэрхэн хувиран өөрчлөгдөж байна вэ? Би судлаач хүний хувьд энэ бүхнийг таньж мэдхийг зорж яваа хүний хувьд өнөөдөр та бүхэнтэй хамт Күнзийн төрсөн нутаг Чүйфу хотод хүрч ирээд байна. Хүн багшаа. Сайн байна уу? Энэ ёслолын хөдөлгөөн бүр их нарийн. Тий. Ёслолч юм шиг, бүжигч юм шиг байх юм аа. Күнзийн тахилгын ёслол бүхэлдэн эртний ёслолын үйл хөдөлгөөнөө нэгдэл байгаамаа. Энэхүү зан үйлээр күнз болон бусад мэрэгдэдээ хүндэтгэл үзүүлдэг байгаамаа. Энэ ёслол бол хятадын соёл уламжлалын гол хэсэг. Хятад хүмүүс ёс зүй, ёс заншил, зан үйлийг маш эрхэмлдэг. Профессор, би хувцас солио тантай дахиж уулзъя. За тэгье. Сайн байна уу, профессор? Энэ та юу? Би дөнгөж сая тахилгын ёслол үйлдсэн ахлагч байна. Намайг Күнлин Кай гэдэг. Танд тахилгын хувцас заслаа танилцуулъя. Энэ нь бидний өдөр бүр бэлтгэл хийж хувцсаа янзалдаг газар. За. Тий. Энэ дүү? Тий, энэ хашаан дотор байгаа. Манай уламжилт Күнзийн тахилгын ёслолын хувцсыг та өмсч үзэх үү? За тэгье, баярлалаа. Улаан өнгөтэй юм. Тийм ээ. Энэ бол Күнзийн үр удам күнзэд тахил өргөхтэй өмсдөг хувцас заслал байгаа. Бидний энэ хувцас бол Мин гүрнийх. Мин гүрний үеийн хувцас. Тийм, Мин гүрэн. Мин гүрний хэв маягийг дуурайсан хувцас. Гаран гаргачих. Зүүн гар нь гадна талд. Би танд товчлоод өгье. За яваарай. Урагшаа. За нэг алхмаар. Зогс. Дараа нь гараан өргөөд дээшээ ёслоод. За ингээд хураана. За ёслоод дуслаа. Гараа доошоо. Энэ бол маш өрмөц мод. Нэг үндэснээс 5 майлс мод ургаж дунд нь нэг хонгорцогт мод төрөн гарсан байдаг. Тиймээс хонгорцогт модыг тэвэрсэн 5 майлс гэж нэрлэдэг байгаа. Энэ нь байгаль дэлхийн эв нийцтэй оршихыг зөөрлөж байгаа юм. Мөн олон өнгө найрсахын адил олон соёл нийлж баялаг ертөнц бүрдүүлнэ л гэсэн үг. Сайн сурталт хүмүүн ерөөл ганцаард юу санаа нэгт хүмүүн лав буй гэж Күнзийн сургаалд сургасан байдаг. Энэхүү эй нөхөрлөл, эй зохирол, эв найрамдыг номлосон энэ сургаал бол хүн төрөлхтний оюун санааны хамтын баялаг юм аа. Энэхүү баялаг нь цаг хугацаа орон зай гэтлэн бидний үед хурж ирж хүн төрөлхтний хөв заяаны цогц нэгдлийг цогцлоох тэр их аянд шин өнгө гэрэл шин агуулга нэм баяжуулж байна. Күнзийн музейд Нишан чулуун сийлбэрийн гар урлаач Дуучин шоу Күнзийн номлолыг амьлуулж сийлж байна. Энэ мөчөд аялагч эрдэмтэн сийлбэрчин хоёр уулзаж, соёл иргэншилийн тухай өөр өөрийн ойлголтоо ярилцаж,
соёл иргэншилийг хамтдаа мэдэрч байна. Энэ бол Күнзийн музейд ажиллаж буй миний гар урлалын студ. Эдгээр нь Нишан чулуугаар сэлсэн Күнзийн сургаалыг харуулсан зургууд нийтдээ 106 сэлбэр бий. Та эдгээр бүтээлүүдээс аль нэг нь хамгийн илүү таашаадаг юм бэ? Надад гүн сэтгэл төрүүлсэн жумдугийн засаглалын тухай сэлмэл. Энэ нэг Күнз жумдугийн захирагч байхдаа төсөөлж байсан нийгмийн хөдөлмөрийн хуваарлтыг харуулсан байдаг. Таны энэ бүтээлд Күнзийн ямагт онцолдог байсан эй зохиролт ертөнцийн тухай өгүүлдэг үстэй. Тийм. Профессор, өнөөдөр бидний сэлжвийн Х гэдэг ханц. Күнз мөн К гэдэг үгний талаар олон дурдсан байдаг. Жишээлбэл зохирол бүхнээс эрхэм буюу санаа зохирох боловч сохроор эс дагах гэх зэрэг байдаг. За, та миний сэлхийг харж байна уу? За, ер нь бид энэ үсгийн гадар ирмэг талаас сэлж эхлэх ёстой юм л да. За, профессор та туршаад үзэх үү? За тэгье. За, зүг байна. Зогсоо туршаад үз. Харлаж байгаа хэсгээс болгоомжлоорой. За. Сайхан сэлж байна. Хэр зэрэг болж байна? Болж байна. Маш сайн байна. Таны хутгаа барьж байгаа байдал болон үйл хөдлөл хашир сэлбэрчин шиг харагдж байна шүү. Бид гайхалтай нэгэн сонин үзмрийн дэргэд одоо хүрэлцэн ирээд байна. Энэ бол дэлхийн бөмбөрцөг. Дэлхийн бөмбөрцөг боловч энэ бол Күнзийн алдарт шүүмжил өгөөл номын одоо үг үсгээр бүтсэн ийм дэлхийн бөмбөрцгийн дэргэд хүрч ирээд байна. Энд одоо би олон үсэг олж харж байна. Жишээлбэл Хөвэйгүй гэж одоо үгийг тэр дээр би харагдаж байна. Энэ бол сургаалыг шүүмжил өгөөл номонд байдаг одоо ийм сургаал. Энэ бол зохирол бүхнээс эрхэм буюу гэж одоо ингэж хэлсэн ийм сургаал байдаг. Өнөөдрийн дэлхийн ертөнц бол тэрсэж бус зохирч амьдрах ёстой гэдэг энэ сургаалаас бид нар одоо олж мэддэг. Мөн энд одоо бас QR бутун гэж алдартай сургаалыг энд олж харж байна. Энэ бол санаа зохирн нийлэх боловч сохроор эс дагах гэдэг одоо ийм гэж бид нар ингэж орчуулдаг. Энэ өөрөөр хэлэх юм бол энэ дэлхийн ертөнцид олон соёл иргэншилүүд зэрэгцэн оршиж сая дэлхийн ертөнц инкам болон бүхэл бүтэн оршин тогтноо гэдгийг хүн зайл тэртээ 2500 жилийн тэртээ одоо номлосон ийм сургаал өнөөдөр хүртэл одоо шинэ агуулгаар байж шинэ өнгө гэрлээр одоо ялж байгаа ийм гайхамшигтай сайхан сургаалыг энд дэлхийн олон хэлээр орчуулагсан үг үсгээр бүтсэн ийм дэлхийн бөмбөрцөг байна. Чулуун сэлбэрийн студиэс гараад профессор Чимэцэе Күнзийн ордны хоолыг амсахаар Чвэли зочид буудлыг зорилоо. Күнзийн сургаалтны ном бичиг бол үндсэндээ хоёр арга замаар одоо бидний үйл уламжилж ирсэн ийм төвхтэй байна. Нэг нь бол Күнзийн шавнар бол түүний амаар уламжилж хойч үед уламжилсан байдаг. Гэтэл нөгөө нэг арга зам нь болохоор Күнзийн алдартай сургаалтын алдартай ном бичгүүдийг ханны цаана нууж одоо хан дотор хийж байшин барьж нууж бидний үед уламжилж ирсэн ийм төвхтэй юм байна. Тэгэхээр энэ номуудыг бол луби цан шүү гэж нэрлэдэг. Тэгээ одоо хананд нуусан ном гэсэн утгатай юм уу байна. Тэгэхээр энэ манай Пов багшийн одоо хийж байгаа энэ хоол бол энэ хананд нуусан номын нэрээр нэрлэгдсэн ийм хоол байна. Яг одоо бидний ном харах юм бол эртний хятадын ном бичгийг бол ингэж одоо хуульд одоо ороомж хийдэг байсан. Энэ хэлбэр дүрс энэ хийж байгаа хоол бол тэр хэлбэр дүрстэй адилхан харагдаж байгаа учраас ийм одоо төлөөлсөн ийм бэлгэдлийн чанартай юм дээр нэрлэгдсэн ийм хоол байна. Боб багшаа, би үнийг хийж үзэж болох уу? За одоо би яаж хийхийг зааж өгье. Үүнийг бид дамбин гэж нэрлэдэг юм. Гамберт давсалсан махыг сонгонтой хамт орооно. Сонгон? Ороосны дараа эртний хойлмог ном шиг харагдгаа. Зүг байна, тийм байна. Хойлмог номын хэлбэртэй. За. Ингээд л болно. Урт байх хэрэггүй. Тэгье. Нэг ширхэг мах,
дараа нь сонгон ороогоорой. болж байна. Чанга шиг ороогоорой. Бав багшаа та Күнзийн ордны хоолоор гадаадын олон зочдыг дайлж байсан биз дээ? Күнзийн ордны хоолноос гадна Күнзийн цайлгийн хоол гэж байдгийм. Бид төрийн тэргүүнүүдийг багтаасан гадаадын олон зочдод үйлчилж байсан. Бид доор хаяж 20 гаруй орны 20 гаруй улс орны төрийн зочдод тэргүүнд үйлчилж байсан. Күнзийн ордны хоол нь Күнзийн ёс суртахууны зарчмуудыг хоолны соёлтой нэгтгэж, эв захирал ёс суртахууныг хөндөтгэх үзэл санааг хоол бүрт тусгасан байдаг. Амтд хоол хүмүүст Күнзийн соёлын гүн гүнзгий утга учир, орчин үеийн эрч хүчийг мэдрүүлж байна. Их сэтгэгч хүнз сайн санаа төмөн ерөөл ганцаард юу санаа нэгт хүмүүн лав буй гэж сургасан байдаг. Энэхүү эв захирал өршөөл энэрл хайр хүндэтгэлийг номлосон энэхүү мэрэгэн сургаал нь өнөөдөр хүн төрөлхтний говийн санааны хамтын баялаг болж байна. Энэхүү хамтын баялаг нь орон зай цаг хугацаа гэтлэн тал нутаг тэнгис далай гатлан хүн төрөлхтний хөв зайны цогц нэгдлийг цогцлох их аянд шинэ өнгөөр нэмж байна.